Манай улсад ажлын айлчлал хийж буй Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлал нэлээд шууган дагуулж байна. Учир нь тэрээр төрийн хүндэт харуулж агсаж өгсөн төрийн хүндрэлийн угтан авах ёсол Жэнсин өмдтэй зангаагүйгээр бууж ирлээ. Ер нь бол энэ асуудал нэлээд шууган дагуулах нь дамжиггүй. Учир мэдих зарим хүмүүсийн яриагаар бол Лавров нь дээд зэрэглэлийн дипломат ч хүн гин. Тийм болохоор түүний энэ хувьсгалт нь ямар нэг юм өгүүлсэн подтекстыг агуулж яж болзошгүй гинэ. Ямар ч тач танай Монголын геополитик гэж ямар юм байсан юм бэ? Орос Хятад хоёрын геополитик гэж байдаг. Танайх бол манайхыг дагах ёстой шүү гэсэн агуулга бүхий зүйл ярьсан гэж шуугилдаад байгаа. Тэгэхээр энэ хувьсгалтын зориудын подтекст нь байж болох юм. За нэг ийм хүүгээр эхлүүлсэн айлчлал сүүлдээ хувцас соёсноор үргэлжилсэн түүний хэлсэн бас нэг өгүүлбэр их анхаарал татаж байна. Орос Монголын хамтарсан эрдэд үйлдвэр нь Монгол улсын орлогын 20% дангаараа бүрдүүлж байна гэж хэлсэн байна. Нэрээ бодмоор үг юм шүү. Ингээд манай нөгөө олон толгоонууд хаана байна? 5 толгой оюу толгоонууд юу хийж явна тань.